Болгоомжтой яваарай. Машин тэрэгний доогуур орчвоо. Гээл. Машин замаар явж болохгүй шүү. Тий. Тэгээ ер нь тэгээд энэ аваарах зайнууд ер нь л хэцүү. Хүүхэд залуус чөлөөт цаг эрүүл мэндэд онцгойлон анхаардаг болсны нэг илэрлэл нь ундаг дугуй. Уран дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор ундаг дугуйгаар хүүхдүүд хичээлдээ явах нь цөөнгөө харагдах болсон. Харин тэд сургууль гэрийнхээ хооронд ямар замаар хэрхэн зорчиж байна вэ? Би гэрээсээ хичээл хүртэл явхад ер нь 2-2 км тэгээ ирж буцахад тэгээд 4-5 км гэрээсээ бэлтгэл хүртэл явахаар бараг 7 гаруй км нийт бараг 14 гаруй км явцдаг. Тэгээ дугуйгаараа жигэл явчихдаг шүү дээ. Дугуйны замууд хагархай замууд бол хэцүү. Баахан хонхорхой нь. Хот яг тэгээ ийм нэг амар мөхтэй байдаг. Ер нь тэгээд хүний замаар яв. Хүний замаар тэгээд арай гар. хагархай дээгүүр л явдаг. Хүүхдүүд ер нь зуны дэлгэр цаг болсон дугуйтай явах нь их болж байна. Тэгээд багш нарын зүгээс өстэй дугуйн замаараа яваарай л гэж загтагдаа бид. Тэгээд бас нэмэлтээр дугуйн зогсоолуудыг байрлуулсан байдаг. Би нэг дугуйгаа хулгайд алдсан. Тэгээд дугуйгаа хулгайд ундаг дугуйгаа хулгайд алдаад тэгээд цахилгаан дугуй авсан. Би бол олж байгаагүй. Дандаа төвчдөг. Манай аймагт ундаг дугуйн зам хангалтгүй учраа хөдөлгөөнд оролцохдоо явган хүний замаар явах, мөн замгүй хэсэгт зорчих хэсгийн баруун захар хөдөлгөөндөө аюулгүй байдлаа ханган оролцоорой. Үүнээс гадна хүүхдүүд та бүхэн хамгаалтын хэрэгслийг байнга өмсөж хэвшээрэй. Ер нь тэгээ бордуурн дээр гарахад ер нь Бордуураар гарахад амар хэцүү. Өндөр бордуурууд өргөж гарна гэж хэцүү бас дугуй. бордуурн дандаа ингээд эвдэрсэн. Хагархай тэгээд ингээд дугуй муугүй явахаа хагалчих гад. Анхаар хүүхэд зорчиж байна. Жолоочтой замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцсон уу? Тэгээ загнаш загнана. амар зөвлөж штэ. Болгоомж зарим нь бол анхаарал тавина. Болгоомжтой яваарай. Ингээд хичээлээсээ жоохон харахгүй явж исэн чи ингээд гэс гарах гад ингээд зам гарах гэсэн чи нэг хараагаал. Боо ингээ явж хагаад тэнцвэрээ алдаад машин зам руу орцсон байхгүй юу? Тэгсэн чи нэг хүн амар уурдаад. Жолооч нар бас нэгдүгээр дөрмөө вариант. Хүүхдүүд зам гарц дээр болгоомжтой явж. Бас хүүхдүүд шүү дээ бас тэрийг анхаарч бас бодож явах хэрэгтэй л болов загч юм да. Хүүхэд зорчиж байна. Анхаарал болгоомж хинт ч илүүдэхгүй.